Бүтэн өдрийн мэнд тэгээд өнөөдөр яг ноорог сүүлийнхээ бичлэгээ тэгээд ноо бичлэгүүдээ ер нь бол тогтмол болох гээд тий чадахгүй нөө ер нь бол ажилтгтай болохоор орой мөрөө ч юм уу дундын цагаар босч байгаа ядраад юм уу тэгээд эсвэл өөр зүйл хийх шаардлагатай болчиход байгаа. Тэгээд өвчс одоо нэг бичлэгүүдэд таслахгүй явахын тулд яг би нэг та нарыг үл хөндөлж байгаа даа ингэж сандал дээр хөвдөж байгаа биш. Аль болох ингэ төгшөөгүй баг ингэ дэш харж хөвдөж байгаа хийжүүл амар байгаа байхгүй. Ер нь бол ингээ зүг гаргалгаанууд ингээ хилээд амнасаа унгаагаа явчих. За нэг нь болохоор юу юм бэ гэхээр бэлгийн энергийн илүүдэлт байнга бай заяа. Энэ бол сайн зүйл. Гэхдээ ингэхээр шариг завхаа байгаад ингээд гэсэн үг биш. Зүгээр бүх төрлийн бодлын энергич тэр зүрхсэтгэлийн энергич тэр хөвлөгөөч тэр байнга цэнэглэхэд дүүрэн хэмжээний энергитэй бай. Давтамж өндөртэй бай. Харин бодол дээрээ болохоор илүүдэлтэй бас битгий бай. Бодолтой дандаа юм хийж бүтээ. Гэтэ тэр бодлынхаа бүтээлүүдээ дандаа ингээд цэвэр цэмцгэр байлга тий. Одоо жишээл олон төрлийн мэрэгчлэлтэй хүмүүс байгаа шүү дээ. Одоо ингээд нийгмийн шаардлагаар тий аав ээж ч юм уу аав ээжийнхээ тухай үзэл баримтлалаа ингээд бүтээж байгаа ажил дээрээ за тэгээд найз нөхрөл ингээд зөндөө олон бодлын барилгууд бид нар барай явуулдаг зэ үзэл бодлын барилгууд үзэл бодлууд бол ингээд тодорхой хэмжээний үнэн тухайн нөхцөлтэй хамгийн ашигтайгаар ч юм уу зөв тогтолцоогоор бүтээгдэх хэвээр. Гэтэл чи ер нь бол бидний барилгуудаа нэг сайн барьдгүй хоёрдугаар талаар хит хоосон санаа зовлтуудаар дүүрэн байдаг. Тэг ингээд санаа зовоод ер нь бол юм бүтээнэ гэж байхгүй шүү дээ. Гэх мэтчлийн юм гаргалгаанууд байгаа. Тэгээд өөр чинь болохоор хөвлийгээ бас байнгын тайвшруулахад бэлэн чангалахад бэлэн бай. Яагаад гэвэл хөвлий чинь хоосон бол чи ингээд шаардлагатай нөхцлүүдэд чамаас ажлын эрчим хүч ундрахгүй. Тэгээ хоол хүнснүүд чамд ингээд ямар нэг байдлаар нөлөөлдгийг бас ойлгоо. Тэгээ баг зэрэг хортой хүнснүүд бол мэдээж ингээд тесрэлтийг бэлэгддэг. Одоо жишээлбэл тэгээ газ тавандаа ч юм уу сахар байна. Энэ бол ингээд хөвлийг ирэх юм бол орхороо яад юм бэ гэхээр хүний ингээд биеэр тарахтаа тесрэлтүүдийг ингээд хүн санал болгож идэг. Тэгээ тархин дээр ингээд тэ идэвхтэй ажиллагаануудыг ингээд түр зур мэдрүүлдэг. Гэхдээ энэ бол удаан хугацаанд үргэлжлэхгүй. Тэгсэн мөртлөө түр зургийн ингэж мэдрэмж өгдөг мөртлөө удаан хугацаанд үргэлжлэх юм бол бас бидний ингээд цуснд тэ ороод ингээд цус бүгдэх ч юм уу ингээд буцаагаа тесрэгээр ядрах ч юм уу үр дүн үзүүлж болно. Гэхдээ энэ сөрөг нөлөөгийн хэрвээ та засч чаддаг бол хортой хүнсэнд бол биднэрт яг тийм гоё мэдрэмж өгч өгдөг. Эрүүл хүнс болохоор яг цус руу ороодод хурдан шимэгддэг сайхан одоо ногоон хоол ч юм уу тэ жимс ч бас яг классик жишээ биш л ер нь зүгээр ингээд нэг юм арай л шингэд хурдан хоолнууд бол тэгдэг. Гэхдээ удаан хугацаанд хөвлийг дүүрэн байдлаар мэдээж яддаг. Монголчууд бол мэдээж хүнд хоолнд дуртай үндэстэй шүү дээ. Хамгийн дуртай хоолнд гэхээр одоо тийм үг тийм тэ бууз цөм ингээд явдаг. Мэдээж дулаан энерги шаардлагатай байгаа нөхцөл бол тийм. Одоо ялангуяа өвөл болж байгаа нөхцөлд бол хэрвээ ногоон олтой байх үедээ бол би ч юм уу ногоон олтоонд юу зөвлөх юм бэ гэхээр илүү одоо ингээ хөнгөн чанартай одоо тийм ингээ кимчи ч юм уу байцаа ч юм уу луун ч юм уу тип байхаас илүүтэй луун бол гэхдээ одоо луун манжин бол ингээд хөрвдөг хүнс заа юу одоо төмс энтер шиг ингээд юм илүү юм бүхэл одоо юу гэдэг тийм мэдрэмжийг нүүрс одоо төрччихөл ингээд тиймэрхүү ингээд нэг юм байдлыг ингээд рүү цуурч чадна эсвэл ингээд байцаа энтер шиг юм одоо юу гэдэг хөнгөн юм байдлыг мэдрүүлж чадсан заяа. Ер нь бол Монголд байгаа ногоонуудыг одоо яг ингээд нэг амар химийн нэр томьёо мөнгөөр задал заахгүйгээр зөв ер нь хэлэхэд бол байдаг жишээн дээр бол төмс бол мэдээж ойлгомжтой. Энэ бол хүнд тэгээд дээрэс нь ингээд одоо тийм махтай адилхан махтай илүү төстэй бүхий шин чадвартай ногоо. Энэ болохоор ингээд дулаан байдлыг бэлэгдэн удаан хугацаанд шингэн удаан хугацаанд ингээд биеийг ингээд хүч чадлыг бас бэлэгдэн. Тэгэнгүүт чинь яг эсрэгдэлт нь болохоор юм хөнгөн чанарын ногоонууд энэ болохоор биед хурдан шингэн дээрэс нь ингээд тархийг ч юм уу илүү сайн ингээд тийж цуснд хурдан шимэгдэн биед хурдан задарна гэдэг тийм шин чанартай. Дунд нь байгаа гэвэл мэдээж тэгэл одоо юу гэдэг тэр сая хэлсэн тэр луун манжин ч юм уу тиймэрхүү зүйлүүд болохоор ерөнхийдөө айлч чанар л. Одоо хэрвээ би төмсийг ингээд луунтай цугуурчих юм бол луун бол ингээд яг төмсний шин чанар илүү домгалчихна. Тэгвэл луунгаа ингээд төмс байцаатай ингээд хийх юм бол илүү байцааны шин чанаранд хамгаалаад ингээд хөнгөн шин чанартай ч хоолроо өнгөж хөрвүүлж чаддаг байхгүй.
гэх мэтчлэн ингээ энгийн жишээнүүд байгаа. За тэгээ нарийн ногоонууд бол ерөнхийдөө бол бид хурдан шимэгдэх байдал нь их. Тэгээ чамин амт нь бол ингээд бэлэгддэг. Гэхдээ жоохон халуун одоо орны төрлийн хоолнууд болохоор бүр байнга хэрэглэх юм болсон мэдээж. Нэгдүгээр үн өртөг зардал талаас, хоёрдугаар болохоор яг хуу шин чанар талаас болохоор яг тийм учиргүй дулаан байдал мэдлийг бас одоо хэвээр мэдрүүлж чаддгүй маа. Гэхдээ яг алийн хэрэгэл болмоор гэхгүй тэр байнга хитрхи нэг хүнсээ ингээ хэтрүүлээд зөвхөн нэг төрлийн шин чанартай хүнс хэтрүүлэх юм бол мэдээж одоо тэ ингээд одоо тамирдах ч юм уу, ядрах ч юм уу, тиймэрхүү шин чанар руу орж магадгүй. Тэг ингээд одоо юу гэдэг нь мэдээж ойлгомжтой шүү дээ. Ингээд байнга бүхэл мах идээд, байнга хүмүүс идэл ингээд явдаг бол нэг тийм хүн төрлийн одоо тэ тамирчин спорт бүх мөхийн тамирчин ч юм уу, хар ажил мэл хийдэг энтер биш бол мэдээж ингээ илүүдэлд орох нь тодорхой. Хоёрдугаар талаар тиймэрхүү шин чанарын хүнснүүд болохоор ерөнхийдөө бол хитрх юм бол нэг 50 юм шиг ууртай юм шиг байдал руу орох боломжтой ч юм уу. Тэгээ ингээд ингээ бид шимэгдэлгөө гараад ахаараа нэгдүгээр чингийлүүд хоёрдугаар хоосор руу хүрэх боломжтой. Нөгөө шин чанартайгууд нэг юм цэмцгэрийн хүмүүс адилтаа ингээд цагаан ногоон хоол иддэг, дандаа ингээ нарийн ногоон могоо иддэг тийм хүмүүс байна. Тэгэнгუთ чинь тэр чин болохоор бас одоо юу гэдэг те одоо юу гэдэг нь ер нь бол тэглээгээд нэг тийм амар ирүүл мөрөл бас байна гэсэн үг биш ээ. Ер нь бол ингээд хит их хийсвэрлэлд орчин хит тамирдангуй болно. Тэгээ даарах намархан болох ч юм уу те хүчгүй бэргүү болох магадлал өндөртэй. Одоо хар ажил хийдэг гэл байнга ингээ бууцаа идэл ингээ яваад ивэл яг хуу мэдээж тэр зүйлээрээ ингээд биеэрээ тараас сурсан мэрэгжлийн профешнл одоо тийм ногоон олтой фитнесийн тамирчин ч юм уу тийм цөөнх хэсэг байдаг л та. Массаар ярих юм бол бас одоо бидний бас нэг тийм амарлаг гэж бодохгүй. Энэ маргаан ер нь бол аль талдаа гарна ингээд энэ маргаан ер нь хаасааг өргөдөлтөө шүү дээ. Хоол зүүн маргаан. Ер нь тэрэн дээр бол зөвлөгөө өгөхөд бол мэдээж яг цаг зав орчин нөхцөл санхүү боломж энтертэй тааруулаад хооллох нь зүв байх. Тэгээд ерөнхийдөө бол яг орчин үеийн завгүй нөхцөлтэй бол аль болох хит олон төрлийн ногоо хэрэглэхгүй, таан амиг үзүүл хэрэглэхгүйгээр ингээ явах. Гурил мөрлийн тухайд бол гурил будаа хоёр дээр ярих юм бол гурил бол бас одоо улаан будаа шүү дээ. Тэгээ улаан будаа бол шидтэй хүнс яаж боловсруулсан хамаарат аль шин чанар бас хөрвүүлж чаднаа. Ер нь хөнгөн ингээ байдлаар боловсруулах юм бол бас нэг тийм учиргүй ингээ нэг айж ингээ одоо сүүлийн хоол зөвөгч нарын хит ингээ зөвлөд байгаа шиг бүр тийм аимшиг хүмүүс болчихсон биш ээ. Энэ бол мэдээж яг зөв боловсруулах юм бол бид бас хурдан шимэгдэж чадна. Одоо бүхэл бүрийн маягаар нь ч юм уу эсрэгтэй маягаар нь боловсруулах юм бол энэ бид маш их хурдан шимэгдээд биеийн тэр хорт бүцүүдийг чангадаг шин чанартай яг хит их цайруулаад хит ингээд одоо юу гэдэг нь хит цайруулаад хит шимэгдүүлчих юм бол мэдээж хит цавуулаг өндөртэй таргалалт үүсгэх боломжтой тийм хүнс бол мөн. Гэтэ хүнс бол бидний яг үндсэн айх зүйл биш ээ. Миний байнга хэлтгчлэн хүнс бол мэдээж тодорхой хэмжээнд яг эрүүл байвал одоо жишээлбэл ингээд би хүнд оргоод ивэл мэдээж жоохон хөнгөн чин цараар хоолно. Би яг ойр жоохон хүнд хоолнууд ихтэй байсан болохоор ойрын 7 хоногийн хугацаанд юм жоохон хөнгөн төрлөөр хоолж байгаа. Гэтэ хөнгөн төрлөөр хооллоод удаад ирэхээр жоохон саяны нөгөө сүр нөлөөд мэгсэдлхэн буцаа хөндрүүлэх юм ингээл уян атан л ингээд явна. Энд чинь стресстэй л ингээд бодоод тохор зүйлүүд биш. Харин ер нь бол яг юунд илүү анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр энэ бодож байгаа, харж байгаа, сэтгэж байгаа зүйлс зүү хандлагууд энэ энергийн урсгалын хэлхий чухал байдаг шүү. Тэгээд ингээд би танарт яагаад энэ зүйлийг ингээд өглөөд байгаа юм гэхээр бодоол ингээд ойлгочмоор амар амархан зүйлийг ойлгохгүй маш удаан хугацаанд яваа. Тэр нь арай өвчнөд хүрэгдсэн тохиолдол зөндөө харж ирсэн. Нэг учиргүй нэг цэмцгэр царилаа нэг цагаан ногоо иддэг баатар болж яваал нэг юм түрхаа нэг амин хаан байна гэмээр нэг амтан болцсон. Тэгээд нэг юм тэр нэг тийм вируст хөтээж биш. Тэ бүр ингээд хит бусдыг чигшиг үзэлтэй тийм цагаан болтой афганаар одоо бас Монголд өдөлцсөн шүү дээ. Заахан муухай афганаар гэж хэлж байгаа хүүсээр нь дормжуулж байгаа биш. Ер нь зүгээр тийм хандлагатай эрэгтэй бойлч гэсэн адилхан. Тэгвэл бас хэцүү. Эсвэл зүгээр л нэг учиргүй ингээл мах идцгээ тэ өсто бэртэй уюутай бай хүнд хоол идэ айл бууз хаана байна хуушур хаана гэж яваад тэгээд харгалалт хол тавдраар ингээ өвдөж байгаа хүмүүс ч байгаа. Гэтэ айлных нь бол зөв биш. Харин зөв нь болохоор яг юу юм бэ гэхээр би ямар төрлийн ажил хийдгүү, ямар төрлийн энерги хургалт алив хийдгүү гэдгээс хамаарна. Жишээлбэл би их бодлын бүр яг бяцлал өндрөх их
шаардлагатай байдаг үед бол бүр яг цагаан ногоо холтой байсан. Тэр үед бол мэдээж надад бие махбодын хүч чадал ямар шаардлага байгаагүй. Нэгдүгээр би суурин хэрэглэлтэйсэн, хоёрдугаар би дулаахан орон байртай байсан. Гуравдугаар талаар надад бодлын энерги маш их шаардлагатай. Бодлын орон зай дээр маш их задаргаа хийгдэх шаардлагатай үед бол бүр дан цагаан холтой байсан. Одоо бол надад тех шаардлага байхгүй. Мэдчихлээ. Одоо тэгээд тийм одоо юу гэдэг те яал төрлийн ажил хийдэг үү, яг аль энерги нь илүү шаардлагатай байна уу гэдгээс хамаарал ингээ уян хатан нөхцлүүдээр сонгоод яваарэ. Тэгээд бити өвдөөрөө, тэгээд бити хэрэглэлтээрээ хамгийн гол нь бол зөв сонголтууд нь чухал. Одоо юу гэдэг те ингээд сайн хэлдэгтэй адилхан гурил нь буруу байгаа нь биш, зүгээр гурил гэдэг зүйлийг, улаан буудаа гэдэг зүйлийг буруу боловсруулах, буруу нөхцөл, буруу ашиглах, буруу цаг дээр буруу ингэх байх нь л буруу болгочиход байгаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бус түнснүүд ч гэсэн яг өндөө бүгдээрээ л өөрсдийн гоё шин чанарууд байгаа. Тэгээ ингээд задлаад явуул тэгээ нарийн ногоон могонд жишээ аваа ингээд задлаа явуул угаасаа энэ дуусахгүй зөө. Гол нь тухайн нөхцөлд байгаа хаана ямар улсад байна, ямар санхүүтэй байна гэдгээс хамаараад яг уян хатан зөв сонголтууд хийгээрээ эрүүл байгаарэ гэж зөвлөё. За ингээд өнөөдрийн тухай сүүлийн бичлэг шүү. Би ер нь бол сандал дээр хөвтөд эхлүүл нэлээд залхуу үржинэ гэсэн үг. Тэгээ үтсэн энэ ноорог бичлэгээр ингээд өндөрлөе. Тэгээд ноорог бичлэг үздэг 500 хүнтэй баярлалаа. Тэгээд лайк дардагт бас баярлалаа. Тэгээд ингээд юуцсан одоо нэг залхуу бичлэгүүд одоо энэ өмнө нь бол би нөгөө нэг бичлэгүүдээ юу гэдэг ямар гэж нэрлэдэг вэ? Тэгээд одоо энэ ноорог бичлэгүүдээ бас дөрөг бол залхуу бичлэг гэж нэрлэж байгаа. Ер нь бол нэг юм сул цагт гарсан үедээ нэг ачаал өгөлгүйгээр тийм тайвширлын байдалтай хий гэж бодож. Өмнө нь болохоор ингээд жоохон стресссэн маягтай их бичлэг хийдэг байсан. Яг л ажил ихтэй байдаг байсан. Дээрээс нь хашгирах дуу хоолой илэрхийлмээр юм зөндөө санагддаг байсан. Одоо бол илүү юм тайван байдалтай, информашн байдалтай, мэдээллийн чанартай тийм зүйлсүүдээ оролдоод явъя гэсэн бодолтой байгаа шүү. Тэгээд баярлалаа.